Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг нь Хан Хинтэй аймаг. 1923 онд Өндөр хан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан эрэг гэдэг газар байгуулагдаж байсан. Их хааны нэрээр нэрлэгдсэн хот бол Хинтэй аймаг юм. Хуучнаар Өндөр хаан гэж нэрлэгддэг байсан тус хотыг Чингис хааны дурсгал зориулан 2013 оноос Чингис хот хэмээн нэрлэдэг болсон. Хинтэй аймгийн 9 гайхамшигар Бурхан халдун, Балдан брайван хийд. Чингисийн гэрэл төшөөд дэлгүүн болдог хар зүрхний хөөхнөр, Хэрлэнгийн хөдөө арал, Өглөгчийн хэрэм, Аршин хад, Баян дүйрлэг гэдэг газруудыг өөртөө багтаасан. Өнөөдөр Хинтэй аймаг нутаг нь 18 сум, 5 тосгон, 89 багтай. Хүн амын үнэмлэхүй олонх нь халах ёстой. Мөн Бурайд, Казак, Дарганг, Баяд, Дөрвөд, Уурайхай зэрэг хятангууд аж төрж байна. Хинтэйчүүд Монгол даяар дуурсагддаг алтартнууд олонтой. Ардын хувьсгалын анхны долоогийн Лосол, Логсон, бүгд найрамдах Монгол ард улсын анхны баатар Шагдрын гонгор, Хорлын гамб, Хөдөлмөрийн баатар Аюус, Данжин Даржа, Түмэн Дэмбэрэл, Хөдөлмөрийн баатар Дархан авраг, Бадмаа Нимбуугийн Бат Эрдэнэ, Хөгжмийн зохиолч Лувсан Шарав, Авиат Малчин Цэмпэл, Төрийн шагналт яруу найрагч Ирэмчний Чайнав, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, зэрэг хүмүүс энэ л хөрсөн дээр мэндэлж нутаг усныхаа нэрийг өргөн түмэндээ дурсгаж яваа алдартнууд билээ. Эзэн богд Чингис нь дэлхийн түүхэн хойморт эзэгнэн хүн морилж өннүүд дээдэс эзэнх гүрний байгуулж Хан Хинтэйгээрээ нүүд сууж явсан юм хэмээн дүйрлэг нарсны булшин дуурсаж Аршин хадан дээр мөн хурж хоцорсон эртний Монгол аймагуудын тамга тамдгууд цавагт хэрүүл арслан заан дүрсүүд нь энэ нутагт эзэн зүйдсийн чинь мөр арилаагүй, балраагүй гэдгийг нотлон уул мөрөө үлдээжээ. Бурхан халдун нь өмнө дэлгэр сумын нутаг дахь ой хөвчөд энэ уулын нэр нь анх цайзад эхлэлт гэсэн утгыг илэрхийлж байснаа 12 дугаар зууны үед Тэхлэгийн газар гэсэн утга санаатай болжээ. Харин 17 дугаар зууны үед Монголын түүхчид Бурхан гэдэг үгтэй холбон тайлбарласнаар ил үгийн анхны утга мартагдсан байна. Тэмүүжин Багдад хэдэнтэй 3 мэргэд мэд дайснуудаа өшгөгдөн цугтааж байх үедээ Бурхан халдун ууланд бүгэн ам гарч байжээ. Тэрээр нэгэнтээ уулнаас бууж ирсний дараа Бурхан халдууныг өглөө бүр дахий, өдөр бүр мөргий, ургийн урагт мэддэгвэ гэж бүсээ хүзүүндээ тохож сүгдэн эсэндөө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их сүртэж байсныг илрэл буйзаа. Бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй түүний бодлоор тэр уул зөвхөн сүрлэг том хад гисаа намар шавар ой хөвч ихтэйдээ амийг нь аварлаа гэж бус харин түүнд онгон сэхүүс уншдаг хэмээн тэхэж байсан байна. Тиймээс эдүгээ Бурхан халдууны овоо оройдоо бус бэлдэн байдаг. Түүнд дээдсийн шарил байдгаас очиж болохгүй. Харин ариун нандин байлгаж нууцлах учиртай хэмээдэг болов. Төрийн тэхлэгтэй дөрвөн уулын нэг бөгөөд төрийн тэхлэгаар төрийн хар сүлтийг тэхэж төрийн хэмжээнд тэмдэглэн өмдүүлдэг юм. Дэлүүн болдог нь дадал сумын зүүн талд орших дээр нь дурсгалын хөшөө босгосон толгой. Түүний тухай өгүүлэхэд Чингисийг төрөхөд ихтэн адууны дэлүүгээр шүл уулгахдаа зүүн нуурын уснаас чанарсан учраас дэлүүн нуур гэж нэрлээд харин баруун нуур нь Чингисийн биеийг угааж булгаснаас болдог гэж нэрлэдэг. Баруун зүүн нуурын нэрийг нийлүүлж дэлүүн болдог болсон гэв. Хэрлэнгийн хөдөө арал гэдэг нь Хэрлэн баян улаан уулын өмнөх Хэрлэнгийн тохойд орших 600 км хэмжээтэй энэ талын авраг голын хойд дээр эзэн Чингис хааны их авраг орд байсан. Энэ газар түүхэн алдарт их сурвалжууд бичиг Монголын нууц төвчөө бичигдэж дууссан учраас 1990 онд түүний 750 жилийн хойд зориулсан хүндэтгэлийн өшөөг босгосон юм. Мөн энэ газрыг уулсын нөөц газар болгосон. Хар зүрхний хөөхнөр нь 1189 онд Чингис хаан хамаг Монголын хаанаар өргөмжлөгдсөн. Тийм ч учраас хар зүрхний хөөхнөрийн нуур дэрэг дээрх 15 орчим метр диаметртэй гэрийн пирамид хэлбэртэй чулуу Чингис хааныг хаан өргөмжлөгдөн барьж өгсөн ордны буур байж магадгүй хэмээн таамаглагддаг. Дүүрлэг нарс гэдэг нь Баян аж ахуйн сумын урдах нарсан аг
дүүрлэг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний өмнө рүү 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа өдөөчтэй дундчаар 20-30 м голчтой бөгөөд зарим нь 40-40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийн язгууртны булш бунхан гэж үздэг. Аршаан хад нь Учирит сумын нутаг Бэндэр уулын зүүн урт дахь хадтай хошиг Бэндрийн нэрүү буюу Аршаан хад гэдэг. Энэ орчмоос полиотын мэдлэлт нийлэлтийн чулуу зэвсгүүд хөрөл ба төмөр зэвсгийн төрөв үеийн богино хөшөө булш хүннүг гидан монголчуудын булш олонтой олдог. Аршаан хаднаа дээд полиотын үеэс дундад зууны үе хүртэл түүхийн олон үе тамаарах ан амьтан хүний зургийг цолборлож зурж овгийн хэдэн зууны тамгыг сэлж орхон гидан араб хятад төв монгол бичгээр 23 бичээс бичилж үлдээсэн ба орчинд нь балтлаг хийхэд хөрсний бүтцэд 4 соёлт тохирог байгааг илрүүлсэн байна. Хатнаас зүүн тийш 950 м 195 харьцаатай 30 см хэмжээтэй 4 талдаа бугын дүрстэй 2 дүрсгүй 2 хөшөө байдаг. Хөшөөдийн эргэн тойронд 12 том жижиг хэрэгсүүр булштай. Алтан Бревн хийдэн Дэлгэр хаан уулын өвөр дуг хийдийг 1777 онд боржин чулуугаар барьжээ. Ар халахын ууртай гүндэн хэмээх нэрлэгдэж байсан энэ том хийдийг их хэлмэгдүүлэлтийн үед хэвдэн сөгтгсөн бөгөөд одоо суурин дээр нь жижиг хийд үйл ажиллагаа явуулж байна. Тус хийдийн орчмын нарс шинэс бүх яваатай нэлтэй боржин чулуутай сайхан уулыг 13 сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн ургаш занд боржгон чулуун дээр тоолгын хийсэн манзуу ширхэг бурхан байдаг. Өглөгчийн хэрмэн Учирит сумын төвөөс баруун урагш баян гол өглөгчийн голлын бэлчирт дайчин уул хэмээх нарс шинхэн ойтой уулын амнаа чулууг шавар хаалгүйгээр нэмбэлэн үрсэн хэрмийн өглөгчийн хэрэм гин. Ойролцоогоор 3 м орчим өргөнтэй 2 хаалганы оромтой дотроо жижиг шорон далангийн үлдэц бүхий ил хэрмийн ханын чулуун өглөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэддэг ба бусад хэсгийн газрыг хөрснөөс ялган харахад төвхтэй болсон. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиг нутгийн адууд Чингисийн морины уяа хэмээн ярьдаг. Чингисийн гэрэлт хошуу нь Үнэтэй аймгийн Дадал сумын 3 нуурын амралтын газрын ойролцоо 1962 онд Чингис хаан үндэсний 800 жилийн ойгоор босгосон хошуу юм. Хошууны урд тал Чингис хааны босгоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг төрхтэйгээр сэлж баруун дээд хэсэгт төрийн цагаан сүлтийг дүрслэн Чингис хааны зүүн талд нь алт бие минь алжааваас алжаа тугай ахуй төр минь алдар тугай хэмээн монгол бичгээр бичсэн байдаг.